Дэчингийн Ядамсүрэн, Галбын говийн авьяастан соёлын мөвтэйгч, Дууган спортын мастер Ядамсүрэн гэгч. Цагтаа хөдөлмөр гавьяагаараа хинээс ч дутхааргүй хичээнгүй амьдардаг байсан тэрээр одоо Өмнө Гав аймгийн Хамбург цуманд оршин суудаг. Тэрээр залуу наснда олон батламж тэмдгээр шагнуулдаг байсан бөгөөд урлаг спорт хоёрт зэрэг зүтгэдэг байсан мэлээ. Өнөөдөр тэрээр өөрийн амьдралын талаар болон мал туурын ажлын хүнд хэцүү хуваалцсан уянгалаг сайхан хөгжмөөр бидний сонорыг мэлгах гэж байна. Би ядам гэдэг хүн байна. Хамбаг цомын суугч хүн байна. 1950 онд төрсөн үхэржилтэй Малай цомын нутагт орон нутагт төрсөн. Тэгээд 8 настайгаа саяхан сургууль суугаад тэрнээс түрүүнд малай чухайдаар ижаажаатагаан хонь малайж байсан. Япон тавиргатын зуурдан гэрт дэргэт. Тэгээд тэрнээс хойш ерөнхий боловсролын сургуульд оролцсон. Тэгээд дөрвөлжин суралцаад 2 жил завсарлаа да. Тэгээд Болгон цомын залуу малтын сургууль очиж бас нэг 2 жилийн нүүрүүдсэн сургалт хийдэг байсан. Тэр үнд нэг суучаад тэгээд ирсэн. Тэгээд энэ хойшийн дандаа нэгдэлтэй малсан да. Тэгээд урлаг спорт ажиллаж байлаа. Бас мэдэн жил ажиллаа. Урлаг ер нь 5 жил ажиллаж байна. Урлаг спортод бол. Тэр дугуйн спортоор бол 15 тагаас эхлээд ер нь 2018 онгорт дугуй гонж байсан. Тэгээд сүйд нь явха байсан. Тэргата сайтай хүнтэйгээ явдаг байсан. Ирээсээ. Бараг л нэг айлын хэдэн хүнтэй 89 жил явсан баха. Тэгээд зарим үед нь болохоо юу яагаад. Тэр бэлтгэлийн малтууд хариулж нөхүүлж өрөө тэгээд байсан. Тэгээд ч гадар бачил болчихгүй юу. Мал товрын зам бод ерөнхийдөө бол айтай ханж айгүй ч их байдаг да товрын замд. Ширүүн бороотой цасан журган шорон то орон нутагт малдаг эдэ малават малаж байгаа уцуудыг хайгүй хэцүү мал туурагдаж ирсэн. Өдөр тутам хүн аваад яваад байна. Энэ 5 сард гараад 10 сард 8-9 сард тушаад малаа тушаад тийм ажил тавьж байда. 5 сард малаа аваад тэгээд заримдаа 8 сард, 9 сард, 10 сард өгөл. Тэр очор гарах хэдийг л түгээрээ болтой нанда. Яг тийм юу яасан гэсэн тэр тогтсон байхгүй л дээ. Аян нэг наяа хоёроноос эхлээд тэгээд тэрнээс хойш талаад 91 он юу талаад товарч ажилласан да. Тэгээд тэрнээс хойш болоход дараа бол Галбын говь компани гэдэг яма авч басан баригадаас авч яма маллаад энэ гэрүүлийн энэ оцоттойгоо тэр эргэн ус гэдэг газар малаж ирсэн үрт. Эргэн усны энд малаж байгаа тэгээд хаяа хамаагүй өстэй отор гэж их хийн. Тэргээр отор хийн. Тэгэж 10 хэдэн жил явлаа. Ер нь эргэн усанд манай 20 жил болсон айлгаа. Тэрс наанаа дандаа тэр үед бол дандаа ажиллаж байгаа юм бол тэндээс хаач явна
Энэ сум дараас яваад бартан явсан дурга даас явдаг байлаа. Тиймэрхүү ажил төр хийж байлаа. Дадан хөдөө оноосоо би танилцсан байгаа ба. Хоёр яаж танилцчихсан? Би тэр яахад тэгэл. Хөдөөний оцоод яадаг бол яг тэгэл мачад модосчод. Одоо энэ одоо лойжод. Тэгээд марийн хоор нэг барьдаг мантилийн хуучаар хийл хөгжмөл тоглодог байсан. За хоёр мэгайд онд байлаа. 14 онд байгууд 14 бүл 15 онд бол тийм л байсан гэдэг. Тэр нэг бичгэнд байдаг л үнэмлэгмэлгэнд байдаг л байхад өстэй давууд нь бол. Тэднийг бол сайн санахгүй байна. Хөгжим тоглоод үзүүлчих юм уу? Энэ миний тоглодог юм манай аав нь тоглодог аа. Манай Яа хүмүүс нүд дөөрөм нэлмэс. Дөлгөө юу хийж байгаа болтой.